За өнөөдөр бас багч гэсэн нэг жоохон бас бодлогын хүүг, зээлийн хүүг бууруулах талаар ингээ ярьж байна биднийд. Тэгээд ард иргэд дээр, жирийн иргэд дээр, аж ахуйн нэгжүүд дээр бол ажил амьдрал бол маш хүнд байна. Монгол улс бол өрөөс өрний хооронд хүүгийн дарамтанд амьдарч байна. Энэ статистик тоонууд ч гэсэн харуулж байна л да. 24 онд гэхэд өмнөх оныхоо амьдралын чанар, амжиргааны шуудалтай авах чадвар бол үндсэндээ ингээд 40%-тэй 50%-ээр ингээд нэмэгдсэн. За энэ жил ч гэсэн одоо ингээд бидний хувьд ингээд харж байхад бас л бүгдээрээ одоо 2 оронтой инфляц орлоо, бодлогын хүүгээ одоо 2%-аар нэмлээ гэл ингээд. За Монгол банк бол үндсэндээ ажиллаа бол маш муу хийж байгаа. Маш муу. Одоо жишээ нь 24 онд өмнөх оныхоо мөн үеэс хадгаламж 26%-аар нэмэгдсэн. Юу хариулаад байна вэ гэхээр л үндсэндээ нэг банкны салбар энэ салбарт ажиллаж байгаа, энэ салбарынхаа ашиг олж байгаа хэдэн банкудаар хамгаалагддаг. Үүний ард Монголын ард түмний амьдрал ямар байгаа вэ гэдэг юм өрөөсөө ярихгүй. Эний төлөөрөөс ажиллахгүй юм шиг харагдаж байгаа. Үндсэндээ Монгол банкны одоо өөрийнх нь одоо гол хэрэгжүүлэх ёстой үйл ажиллагаа нь юу гэхээр инфляцийг барих ёстой, мөнгөний одоо нийлүүлэлтийн бодлогоор одоо барих ёстой, бодлогын хүүгээ барих ёстой, төгрөгийн одоо худалдаа авах чадварыг одоо хадгалах ёстой байгаад байдаг. Гэтэл худалдаа авах чадвар ч хэдэн үеэр унтчих. Хариулж байгаа хариулт нь юу ярьж байгаа нөхөд их хүү сүр нэмэгдүүл хүү буурна гэж хэлээд. Гэхдээ их хүү сүр чинь нэмэгдсэн байна шүү дээ. Хадгаламж чинь 24 он өмнөх үеэс 26%-аар өссөн байна шүү дээ. Тэгээ яагаад хүү буухгүй? Хэний төлөө ажиллаад байгаа? Энийг асуумаар байна л да. Энэ дээр одоо тодорхой хариулт хэл. Тэгвэл энэ үний өсөлт, энэ хүүгийн өсөлтийг ард түмэнд өгж шít. Аж ахуйн нэгжүүд өгж шít. Бид нар юуны чи үндэсний үйлдвэр. Юуны чи ард түмний амьдралыг сайжруулах асуудал. Энэ юм та хайцсан байна шít. Тэгэхээр энэ юм бол яхаа аргагүй нэ хүүтэй холбоотой, зээлтэй холбоотой. Бид нар үнэхээр энэ хүүг бууруулж хийж энэ аж ахуйн нэгжийн энэ үндэсний үйлдвэрлэлийн асуудал ярина. Ард түмний амжиргааны асуудал ярина. Ямар ч сайхан хууль гараад ард иргэдээр очиход бол амьдрал хол үнэхээр хүнд байна. Энэ дээр л тодорхой одоо бид нар юмыг ярих хэрэгтэй Монгол банктай. Хариуцлага асуудлыг ярих хэрэгтэй Монгол банктай. За энэ талаар асуух гэсэн. За дараагийн асуудал бол энэ манай Батчуур гүшүүнд оруулж ирж байгаа энэ төслийг бол 100% дэмжиж байгаа. Тэгээ энийг одоо бүр сайжруулад энэ их хүүсвэр тал дээр байгаа 70-80% зээлийн хүүг бууруулах энэ бодлого дээр одоо ямар гарц гаргалгаа байгаа гэдгийг ярих хэрэгтэй. Энэ хуулийн төсөлтөөр бол одоо бас та бүхэн маань илүү одоо санал оруулж ирээч гэсэн ийм саналыг илэрхийлсэн. Ингээд нэг асуултаа хариултыг авъя. За асуултанд хариулъя. Энх хоёрын Батчуур гүшүү хариулъя. За Жаргал сан гишүүний асуултанд хариулъя. Тэр нийт хүүгийн банкны хүүгийн бүтцийг харахад бол таасаа хэлж байна. Их үүсвэрийн зардал нь бол 63%, эрсдлийн зардал нь бол 15%, үйл ажиллагааны зардал нь 22% гэж явж байгаа. Тэгэхээр бид нар бол яг энэ хуулиар хаана хэмнэлт хийх вэ гэвэл эрсдлийн зардал дээр 15% дээр тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж хэмнэлт хийн. Мөн урсгал зардал дээр 22%. Энэ ямар каналаар үйлчлэх вэ гэвэл нэгдүгээрт бол иргэн болгоно таньдаг болчихно банкуд. Тэгэхээр одоо нэг том малгаан дор өндөр хүү тавихгүйгээр оноо өндөртөө санхүүгийн сахилга баттай иргэдээ илүү одоо сайжруулсан нөхцлөөр зээл олгоно. Тэгээд тэр зээлээ иргэн төлөлтөө цаг хугацаанд хийгээд бол өөрөө оноо нэмэгдээд эрсдэл нь буураад тэгээд урамшуудаа явчих гэж ойлгож болох юм. За үйл ажиллагааны зардал чинь буурна. Одоо бид нар чи бодит амьдрал дээр юу вэ гэхээр нэг банкны таньдаг эзэн засагч байна уу тэгэл яваад байдаг шүү дээ. Яг бодит амьдрал дээр. Тэгэхээр энэ зүйл баахгүй болно гэж ойлгож болох юм. Яг л тухайн оноо нь өөрөө тухайн иргэнийг шууд бүх зүйлийг илэрхийлж байгаа болохоор заавал өөрөө орлого болон бусад одоо амжиргааны орлогын зүйлэнд судлахгүйгээр өдөртөн зээл нь олох болцоо нэгдэж байгаа. Латин Америкийн судалгаа байгаа юм. Зээлийн шийдвэрийн хугацаа нь 14 хоног, ажлын 10 хоног байсан болвол энэ скоринг бод онооны системд шилжснээрээ 0.6 өдөр болно ажлын 1 өдөр шийддэг болсон. Тэгэхээр нөө зээлийн эдийн засгч нарын нэг цалин хөлс гэдэг нь өөрөө буураа авчиж байгаа болохоор бас тодорхой хэмжээ зээлийн хүү буурна.
За их үүсвэрийн зардал бол үнэхээр одоо макро эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой. Энэ нь бол төлбөрийн тэнцэл, инфляц, улсын төсвийн тэлэлт, импорт, гадаад валютын цэвэр урсгал гэж маш олон зүйлээс хамаарч байгаа л та. Тэгэхээр үндсэндээ бол бодлогын хүү шууд инфляцтай уялддаг. Тэгэхээр бодлогын хүүгээ тодорхой хэмжээнд өндөр болгож инфляц буулгах гэдэг. Нөгөө талтай бол зоосны нөгөө талд нь бол хадгаламжийн хүү нэг үсний их үүсвэрийн хүү нь бол тодорхой хэмжээгээр бодлогын хүүгээс илүү өндөр байж ээж одоо хадгаламжаа банкуд их үүсвэр татах гэдэг юм. Энэ бол шууд утгаараа бас нөгөө нэг 63% зээлийн хүүдэр нэмэлт орчиж байгаа. Тэгэхээр хамгийн зөв шийдэл юу вэ? Яах вэ гэж бид нар бол яриад байна. Тэгвэл нэгдүгээрт бол төлбөрийн тэмцлээ сайжруулах хэрэгтэй. Төлбөрийн тэмцлээ сайжруулахын тулд тодорхой хэмжээний одоо импортын бараа бүтээгдэхүүний хязгаарлалт хийх үү? Дээрээс нь яаж валютын орсголоо нэмэгдүүлэх үү Монгол улсын? Гадаадын хөрөнгө оруулалтыг яаж нэмэгдүүлэх үү? Мөн одоо бусад одоо хил бомбтой холбоот болон бусад уулархан бүтээгдэхүүнээ төмөр замын холбоотой яаж эрчимтэй хэрэгжүүлж явуулах вэ гэдэг зүйл яригдана л та. За, Монголын хүндэт ерөнхийлөгчийн 50 хариулт өгье. За, жаргал сайхан гишүүний асуултанд хариулъя. Яг өнөөдрийн байдлаар бол хоёр зээлийн жигэнсэн дундаж хүү бол тухайн тайлан сард олгогдсон л 17%-тай, үлдэгдлийн хувьд бол 16.1%-тай байна. Зээлийн хүү маань өөрөө нийгэм эдийн засгийн үндсэн нөхцөл байдлыг бол илэрхийлдэг. Жишээлбэл 2021 онд бодлогын хүү 6%-тай байхад зээлийн дундаж хүү 13%-тай байсан. Буюу одоогийн хос бол ойролцоогоор бараг 4%-аар бол бага байсан. Тэгэхээр бол зээлийн хүүгийн бол өрдөж нөхцөл нь бол тухайн одоо Монгол банкнаас барьж байгаа бодлогын хүү байдаг. Бодлогын хүү маань өөрөө инфляцийг дунд хугацаанд тогтворчуулах үндсэн чиг үүрэгтэй байдаг. Хэрвээ бид бүхэн зээлийн хүүг механикаар хит бага түвшинд барих юм бол нөгөө талдаа зээлийн хүү гэдэг нь төвөргийн худалдаа авах чадвар байдаг. Төвөргийн худалдаа авах чадварыг механикаар хит бага түвшинд барих юм бол нийт одоо бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт манай улсын одоо эдийн засгаас гарч байгаа одоо мөнгөн урсгалын гадагшлах урсгалыг бид бүхэн бол тогтоож чадахгүй. Энэ бол